Үндэсний хөгжлийн газраас эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, бодлого боловсруулах ажлын хүрээнд Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосон. Тэгвэл өнгөрөх амралтын өдрүүдэд хөгжлийн түүчээ Төв аймаг 2018 хөрөнгө оруулагчдын чуулган болон баялаг бүтээгчдийн чуулган Төв аймгийн 100 мот хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тухайлбал Төв аймгийн баялаг бүтээгчид баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл болон өөрсдөө тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж, хуульд санал бодлоо солилцсон юм а. Засгийн газрын хэрэглэх газрын даргын 106 тоо тушаалаар баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн ажлын хэсэг баяр сайхан дараагаар үндэсний хөгжлийн газрын дарга баяр сайхан дараагаар удирдуулан миний бие дэд дараагаар ингээд ажиллаж байгаа. Өнөөдөр Төв аймгаас бол энэ анхны уулзах зөвлөгөөнийг эхлүүлж байна. Бид бол манай ажлын хэсгийнхэн бол нийт одоо энэ жилийн хугацаанд бол 60 уулзах зөвлөгөөнийг хийх төлөвлөгөөтэй байгаа. За мэдээж 21 аймгаар явна. За үлдсэн Улаанбаатар хотод гадаад очиодын туршилт судлахыг баг хурлаад янз бүрийн үйл ажиллагаанд ороод нийтдээ ингээд 60 болж байгаа. За Монголын төр бол нийт 190 орчим мянган хүнийг бол ажлын байраар хангадаг. За хувийн хөвшид бол сая 200 хүнийг ажлын байраар хангаа явж байгаа. За энэний 800 мянган бол жижиг дунд үйлдвэрлэгч нар байдаг. Тэгэхээр энэ бол дөрвөөсөл маш чухал салбар. Бид өнөөдөр бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчд хүргэдэг бүхэл бүтэн эрүүл сүлжээ бий болгож чадаагүй байна. Тийм учраас үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг нүүр тулгаж уулзуулдаг энэ үзэсгэлэн худалдаа яармгуудыг ойрхон давтамжтай олон удаа зохион байгуулж, үйлдвэрлэгч таламж төр, хэрэглэгч таламж төр завсартаан ямарваа нэгэн шат дамждаг өртөг өндөржүүлэлтийн үйл явц явуулгалгүйгээр хоорондоо нүүр тулаад учирчдаг байх юм бол энэ үйлдвэрлэл тал хөгжих, хэрэглэгч тал маань үнийн хөөргөлөөс хамгаалагдах ийм болцоо боломж бүрдэх юм а гэж. Хөгжлийн түүчээ Төв аймаг баялаг бүтээгчдийн чуулганд Төв аймгийн засаг даргын тамгын газар, үндэсний хөгжлийн газар баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, Зээлийн Батлан-даалтын сангийн захиргаа болон Төв аймгийн баялаг бүтээгчид оролцсон юм а. Монгол улсын засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор 3 давхар төвжлийн бодлогыг энэ оны 2 дугаар сарын 6-нд одоо баталсан байгаа. За тус бодлогын 5-2-ын 6-ад баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулж батлуулах тухай ийм одоо чухал зорилтыг тусгасан. За энэ ажлын хүрээнд Монгол улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга Зандан шатрын 2018 оны 4 сарын 13-ны өдрийн тушаалаар баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулах үүрэг өгөхий ажлын хэсгийг одоо байгуулж, миний бие одоо ахалж ажиллаж байгаа. За энэ ажлын хэсгийн сая дурдсан байгаа дэд ахлагчаар баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа хоёр маань одоо хамтран ажиллаж байна. За энэ ажлын хэсэг төрийн захиргааны байгууллага, нийслэлийн засаг даргын тамгын газар, за мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллага, эрдэмтэд судлаачдын төлөөлөл нийлсэн одоо 17 хүн ажиллаж байгаа. Тэгэхээр юу гэхээр зэрэг аль болохоор олон хүний саналыг, олон одоо баялаг бүтээгчдийн саналыг аль болохоор бид нэр аваад тэгэхээр тэднийг бид нар яаж бодитоор дэмжих вэ гэдэг асуудал байгаа. А тэр дэмжихэд ямар эрх зүй орчин хэрэгтэй юм бэ? Тэгэхээр та бүгд гайхчихж магадгүй. Одоо энэ компани нийгмийн хариуцлага, тэгээд мэргэжлийн холбоод, төр хувьчлын түншлэгээд ингээд нэг ойлгомжгүй юм шиг байж магадгүй. Гэхдээ энэний цаана нэлээд нарийн нюанс тэр агуулга байгаад байна. Өнөөдөр Монгол улсын одоо яг өнөөдөр явж байгаа нийтдээ 30 тэрбумаас дээш 43 төсөл явж байна. Энэ маань ойролцоогоор мөнгөн дүгээр 9.80 төгрөгийн ийм төсөл явж байгаа. Тэгээ энэ мөнгө эдийн засагт одоо ингээд яваад байна шүү дээ. Яагаад тэр одоо баялаг бүтээгчдэд тэндээс одоо хамрагдаж оролцож чадахгүй байна вэ гэдэг. Татврын багц хууль гэж байгаа шүү дээ. Энэ аж ахуй нэгж одоо баялаг бүтээгчдээс татвар авч байна. Эсвэргээрээ бол баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль гэж бол зайлшгүй байх шаардлагатай. Баялаг бүтээгчдийг багцаар нь дэмжиж вэж, баялаг бүтээгчдийг өсвөж хөгжиж вэж татврын орчин сайжрна, нэмэгдэн тийм ээ. Тэгэхээр бол татврын багц хууль гэж байгаа бол баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль зайлшгүй байх шаардлагатай л гэж үзэж байгаа.
2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор боловтгүйчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулж дууссан байх шаардлагатай учраас боловтгүйчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг Төв аймгаас эхлэн иргэдийн санал бодлыг сонсож байгаа нь энэ юм а. Өнгөрөх амралтын өдрөөр эхэлсэн хуулийн хилцүүлэг Төв аймгаас эхлээд 21 аймгаар тойрох юм а.